Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагийн дээр цугад харуулан сонсож буй эрхэм сонсож үзэж таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөд радион 3 дугаар студиэс үрчилтлээ мишээ их сурайтаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэж тань шоо төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 1-р сарын 12-ны баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найрлагчаар ган болтын ангар нар айлж байна. За өдрийн мэнд Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлээрээ эрүүл гоёмсогнуудаар гангарцгаая нүрийн аял лицензтэй нүдний эмчилгээний аппарат. За мөн Toyota-гийн шинээс ч ялгаагүй цэмгэр тэргээ Toyota Q-гээс гинүү. За Toyota Q хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үдээ ачаар группт нийтлэгдсэн, постлогдсон хөгжилтэй, сонирхолтой ийм түүхүүдийг бид хоёрын радио дээр уншдаг. Та өөр тохиолдсон хөгжилтэй түүхээ бичиж гэвэл за үдээ ачаар гэдэг групп байгаа. 325 мянган 25 болсон байсан тий. Өө тийм үү? Тий. Тийм байсан баха. За. За энэ групп огцом нэмэгдчихвэ гинтгэн. үдээ ачаар гэдэг групп руу ороод бичээрэй. За тэгээд бас тун удахгүй surprise маягаар хэлэхэд сар шинэний одоо баяр болох ч байгаатай холбогдуулаад гоё цагаан сартай холбоотой хөгжилтэй түүхэд бичих гоё уралдаан зарлнаа тий. Өндөр шагналтай уралдаан зарлна гэхээр манайхан бас уралдаандаа эцэгтэй оролцоорой. За эхлэх байлаа. За эхнийх авра оншилгоо төв гинэ. За. Нэг найз маань шүн шоудж жагаад манад халамцуухан ирвэ. Тэгэл яаж шоудснаа ярьж байгаад юм уугаатахыг алгалтгоор бор. Нилээн удахаар нь хойноос нь ортол нэг сүрхий нэг юм амтрахаал ууж явах юм. Чи ч тэ юу уугаад байгаа юм гэсэн чинь энэ ямар гоё илүү дутуу амтгүй аятайхан шүлвэ гэцэл аягтай зүйл ууж байна. Би одоо юу шүл байдаг вүлээ шүл хийгээгүй штэ гэж гайхаал гал тогоогоо тойруулаад тартал манай хүн яасан байх нь өдөр жигэнч идсэн бууцны усыг ястаас шүл байна гэж ууж идэг шүү. Чон гаталсан усыг чон долоо гэдэг шиг. Жигнэрлөө харсан чинь дуустал уусан байгаа юм чи. Би тэгээд яах вэ? Тийм ээ гэж дуугаа уулгацсан. Жимээгүй л байхгүй бол манай тавар ер нь агсан. Би жоо айгаад. Бууд жигэсэн усаар шараа тайлждаг хүн байдаг юм байлээ. Маргааш нь ёстойгоо шатсангүй шүн уусч хэл авралаа гэж ярьсан. Одоо тэр усыг амсаж үзэх болохоор ер нь яг нэг жоохон бууцны шүүс хүмүүс ороод гайгүй амт ортсон байж магадгүй тий. Айгүй бол яг тэгсэн байх. Ам цангаж байгаа үед нээхгүй бууцны амттай шүүл. Гой. За. Би бууцны шүлж өгөөсөө гоё штэ. Гоё штэ гэж. Санаата гэдэг хүн. Дээр үед нэг залуутай танилцаад гэрт нь очисон. Эвдээгүй хоньны гулууз тэр чигээр нь байхаар 100 байсан болохоор муучгаах гэ эвдээд янзлаад 70 тэгээд өгсөн чинь маргааш нь салыг гэсэн мессеж ирсэн шүү дээ. Энэ яг эмэгтэй юм байна те. Ямар амар юм бэ? Тийм санаачлахтай те. Тийм амар ажилтаа те. Йоо. Яага салыг гэж байгаа шууд сууй гэдэг байгаа харин чи. Бах эвдээ тавьчихсан. Дараагийнх нь чи унших болцсон болов би унших болцсон болов? Чи уншина. За. Тэгээд дараагийнх нь би. Инхээ гана гэдэг сонсогч заавал уншиж өгөөрөө нууц хаягаараа бичлээ шүү гинэ. За. Одоогоос 7-8 жилийн өмнө нэг хүнтэй танилцлаа. Надаас 3 ах. Өглөө олгон дөрвөн мөрт явуулаад уцтын цаанаас өмсөөл нэг цаваал. Өглөө миний шуухаа сэрээрээ цайгаа угаад ажилдаа жирээгээд гүүгэрээ гэл нэг тэгдэйн те. Нэг ийм үе байдаг. Тэгээд гоё л өдөг өстэй ч те. Зарим нь ядаргаатай байдаг. Гой юм аав ид гээл мөнгө саваастай. Би ч бараг найрагдах нэ. Тэгээд нэг хэсэг алгуулчлаа. Тэгэж яагаад нэг ихч хай гэж чата шалгадаа миний дүүгээд комментараа ирлээ. Чат шалгатал бит хоёрын чат. Нөгөө нэг ахын SS хийцэн. Бурхан минь нөгөө ихч за мэдүү наад ухан чи манай нөхөр ухаантай. Хүүдээ. Йоо. Чамд бүр нурж унжээ. Яана тийм үү өөрийгөө ганц бигээд байсан штэ. Харин бүгдийг нь унсан. Чиний буруу бишээ. Яасан сүрхий шүлэг өчтэй. Манай өстөр. Ямар амар гардуулсан юм бэ те. Одоо ахыг нь дууцсан. Урдаа зогсоож байгаад уншуулнаа. Одоо миний дүү цаадга блок хий гэлээ. Би ч за ихчээ уучлаараа зүгээрээ л гэлээ. Бошоогон блок хийлээ. Тэр ихч загнаач харааж болох л байсан. Тэр ихчэд баярлаа. Нөхөр яасан болоо гэхгүй юу гинэ. Йой. За тэр юу ч
ёо энэ нөхөрстэй нэг 2 3 жилтэй л тэгс те. Чи яаж шүлэгчдэг вэ? Гэтэ энэ нөгөө ихнэр нь айгүй ухаалаг эмэгтэй нөө голцоо ихнэрүүд чинь ингээд нөгөө октод руу хүүхнүүд рүү дайраад идэг штэ тий. Тэнгүүд юм алцганаад байна тэрэг заа. Тийм чим устаа алцгар манай нөхрийг уруудтаад тастаа нэрэ балиар гэр бүл салгалаа малгалаа. Гэтэл яг нөхрүүд нь яг үнэндээ ингээд гэр бүлгээл гээд ингээд гүрийгээд яг ингээл явж байдаг аахгүй юу? Тэгэхээр нөхөртөөгөө л уучраа хамгийн гол нь. За. Шүлэгнүүдээ л андуурахгүй бол болд юм аа. Заваагүй. Шүлэгнүүдээ андуурч явуулж хагаад гай болохгүй л. Би бол ингээл гой шүлэг өгнүүд ингээл хадгалаа л юм. Наа тэрийг андуураар буруу явуулахгүй л. Ялаа. За. Чи Мөнхбат гэдэг залуу. Үдээчэр группийн үрчитлээ инээцгээ юрайндор хошин пост уншиж инээсээр байтал нүүр үрчийсэн чим алга харин тас инээсээр ялангуяа гэрлийг дагаж инээгээд гинэ. За тэр жаах. Тэр жил би хотод оюутан болоод наг захынхаас сургуульд явах болвоо. Тэдний охин надаас нэг дүүч надтай хамт 10 дугаар анги төгссөн юм. За. Тэр дорн дахны утга зохиолч илүү лаг сүрхийн нэртэй багшийн сургуульд орсон юм а. Би ч яах вэ зөвхөн мэрэгчлийнхэн л аргисаа уудаг гэдэг утгаараа штэ. Мэрэгчлийг л тэнцэж ордог тест орлоо. Тэр ч яах вэ? Би өөрөө анханасаа механик инженерийн сургуульд лицейг нь 9 10 дугаар анги төгссөн юм. Тэгээд хичээлдээ явж байтал нөгөө ахын охиныг дээд курсийн нэг залуу хоргоогоод байна гэдэл хэрүүл урвал хил ам татлаад эхлэвэ. Өдий багасаа юу эр хүн нөхөр сүүдэр гайл нөгөөхийг ахын загнаснаа над руу харснаа эр хүн юм бол эртгэн тарсан үедээ энийгээ дагуулад гээд охины доодох дүүг заан хамтдаа тосчихж байгаа ч гэв. Бид ч тушаал авсан цэрэг мэт баг ёслох шихэн за ойлголоо л гэж яриллаа. Маргааш насны эхлээд хэд хоног тослоо. Хүсэг хинчил түүнийг дагахгүй байна. Ер нь энэ муу царай муудыг хин тоод юм гэсэн шүү юм ухаантай юм бодоод хоорондоо ярин хэд хоног тосдгоороо тосов. Тэгтэл нэг ороо тосох гээд очтол бүрэг хит нэрээ нэг хүн охины замыг нь хашиг орооцолтуулаад явуулахгүй байна шүү. Бид хоёр ч яг л гарын 5%-ийн Баяр Бат хоёр шиг л яа. Нөгөө залуугаараас очин элбэг хавсарч унгаа цохиж балбаж орилж хашгиран сүрийг үзүүлэн балбаж архив. Тэгээд нөгөө залууга татан босох гээд дээш харуулв. Бурхан ахгүй халамцуу бас цустайгаа утгалчихсан. Нүд нь хавтаастай. Хачин илгийн бөбөөчин цаашаа лапа юм босч ирвэ. Тэр бас тосох гээд ирж. Нөгөө нэг та хоёр дүүгээ тосооч идэг. Чамайг ямар залуу аралдав? Хэддүгээр курсих юм? Одоо байна уу гэж асууж хоргоогоо зогсож байж л дээ. Бид хоёр бүрэнхийд ахыгаа танихгүй сөхөөгүй ашгүй нөгөө залууг нь барьлаа гэж бодоод шууд гөвчихсөн. Хараад 2 цаг гараа хөшл санал өргөсөн. Тэрнээс хойш дахиж тосоогүй. За, Гом Баяраа гэдэг залуугийн өчлөөд өгөх нь. Тэртээ 2005 онд Тэди төвд дугаар шүүснэ гинэ. За. Манай найзыг бороо гэдээ. Бит хоёр Тэди төв ороод дугаар шүүдэг 2 баган дээр нь очлоо. Хүн ихтэй байсан болохоор би нэг баган дээр оочрлож байгаад нөгөө баган руу явлаа. Дугаар шүүнийг одоо нөгөө өөрийнхөө авах дугаарыг сонгож байгаа гэсэн үг юм. Ингээд дугаарууд байдаг. Байдаг 2005 онд чинь. Намайг явсныг манай найз юу анзаарсан шинжаалга. Би нөгөө баган дээр очиж дугаар шүүгээ зогсож байгаад нэг гартал манай найз оог танихгүй ахын үзүүнээс зүгтсэн зогсож байна. Би дугойд таньдаг хүнтэйгээ таарсан байдгүй гэж бодоод л өнгөрлөө. Дахиад харсан чинь нөгөө ах манай найз руу байсгээ тонгоогоод их л том хараад ах юм. Би нэг л бэрснийг мэдээд найз дээрээ очиод нөгөө талаас нь бороо гэж дуудлаа. Над руу ч яасан гэж хард юм байна. Би дугаараа олсон уу гэсэн үгүй л гэж. Дахиад одоо яах вэ гэж би асуулаа. Тэгсэн гинт манай найз сансан болтой. Нөгөө ахын нүүрлүү тонгоор нэг харснаа. Та хэн бэ гэлээ. Сүрдээ чанга асууж байна. Нөгөө ах чи өөрөө хэн бэ гэж асууж байна. Манай найз над руу харснаа. Чи хайцсан гэхээр би нөгөө баган дээр дугаар шүүж байгаа дэрлээ гэлээ. Тэгсэн манай найз намайг тэгээ хэлэхгүй яасан чи гэснээр нөгөө ах руу уучлаарай ахаа найзтайгаа андуурчгүй тэгээ уурлахгүй. Нөгөө ах хүн явах гэхээр татаж аваад хүзүүнээс дээрээ зогсоод ах юм. Тийм баха. Тэгээ харахаар юур танихгүй хөгт ах юм гэж хэлээ. Тэгээ бид хоёр ахаас уурлахгүй гарсан да. Гараад надад их уурлаж илээ хийнэ. Нөгөөдгөө тэгээл хүзүүдүүлээ зогсож ил байдаг те. Тийм амгалан. За. Сумья гэдэг бүсгүй. Цүдгэр F. Цүдгэр F юм уу? Ташаага тулсан F яриад байна тийм үү? За. Хэрвээ ташаага тулсан гэвэл уг нь P л гэнэ л дээ. Юу гэж ташаага тулсан F гэж хэлдэггүй гинэ. F гэвэл угаасаа зөв.
П-г чинь албаар ташаагаа тулсан П гэж хэлнэ. А фейк П гэж хэлдэг хүмүүс үү? Тий. Парис. Оо тий. Ташаагаа тулдаг гэвэл заавал П-гээр л хэл гэж хэлээ. За, нэг ихч дүү хоёрын үсэг нэрлсэн паяг бичгийг уучлаарай ихчээ. 2007 онд манай нэг ахын хүүн 1-р ангид ороод ахын хөдөө байдаг учраас дүү маань тэр жилдээ манад байдаг байлаа. За тэгээд тэр нөхөрт үсэг чэйжлүүлэн нүдлүүлнэ гэдэг том асуудал. Хичээл хийх, сурах тун дургүй. Ямар сайндаа сургуулиас төвшин дотох шалгалт авч байхад ширээн дундуур нуугдаж мөлхөөд ангиас гараад явсан байдаг юм да. Шалгалтын явцыг хянж байсан 2-3 багш нарын нүдэнд өртөлгүй яаж гарсныг бүү мэд. Гэртээ ирээд гэрийн даалгавар хийх болохоор анаа би гарч пицца дэрий. Анаа би хог шүүртгүү. Би аяг угай. Модоо оруулаад ирээ да. Гэдэл ажилсаг зан давмгайлаад л хичээлээс мултрах арга сөвчилж өгнө. Тэгээд арай хийж доктортой суулгаж байж үсгнүүдийг нь бичүүлээд л дагуулж хилүүлж асуухад урд өмнө нь оох сонсож байгаа зүйлийг нь асууж байгаа мэт царай гаргаад таг дуугүй өөдөөс 2 том нүдэ эргэлдүүлээд л суучна. Хичээл хийлгэх бөө стресс сүлдээ бүр тэр дүүгийн хичээлийг давтуулах төвчээртэй хүн олдгоо болсон. Энэ маягаар явсаар хавар болж ихч гэдэг нь ахын том охин. Дарханд мэсүүдэд сурдаг байсан. Хагас бүтэн сайнны амралтаараа ирээд өнөөх нөхрийн хичээлийг хийлгэхээр суваа. Манаахан ч тэр хоёрыг алсаас ажиглаад чагнаад байна. Гэтэл тунгудлгууд ихчид дуу чангараад л загнаад л эхэллээ. Тэгээд л 35 үсгээ эхнээс нь ахаад л хэлж өгөөд л дагуулж хилүүлээ ахиж асуугаад л байна. Тэгээд л фэ үсгэн дээр ирээд л за энэ ямар үсэг вэ гэдээ асууж байна. Нөгөөх маань хараал бодож байгаад л гидстэй П гэдэг юм байна. Би нэгэд л ихч амар уурлаад л юуны чин гидстэй П вэ? Тэнэг юм уу? Цүдгэр П гэж. Гэл авдیں۔ Ах үтээр сонсоод бүр шок. Илгээ хүчл инээж үлээ. Игч нь маань ах хинэн ташаагаа тулсан П үсгийг цүдгэр П гэд хэлдгийг мэдэхгүй гинэ. Яа за. Нуна гэдэг бүсгийн хөгжлөд үг нь хоолтой холбоотой дурсамжууд гинэ. За. Би яагаад ч юм багасаа л хоол хийх гэхээр бүтлгүүчээд байдаг хүү юм л да. Тэгээ хоолтой холбоотой эдэн дурсамжаасаа хуваалцахаар шийдлээ. Би нэг орой яагаад ч юм сайхан гуляш идмээр санагдаад будаага ашраагаад махаа уурчаагаад будаага болохоор нь үздэл түүхий олчихсан байхаар нь будаадаа ураг болгохоор шийдээд махан дээр ус жоох нэмээд будаага дээр нь хийгээд орхилоо. Хэсэг буцалгаад усан ширгээд ирэхээр нь үздэл будаа бас л болтгоо. Түүхий яхаар нь бүр болоо шүл нэмээд будаадаа шүлээ. Тэр нь шулах. За гуляшнаас будаатаа будаатаа шүл болгохоор болов. Тэгээд ус нэмээд буцалгаж хуурах шүлж болгоод салгалаа. Тэгээ хоолойч амсалгүй нэг айлаар ороод ирлээ. Ээж ажилласаа тараад ирчихсэн байна. Тэгэхээр би хоолоо халаад юм уу санаата тоогоо шалгатал хоол байдгүй. Тэгсэн ээж намайг нохоо тоол хийж гэж бодоод нохоод өчгсөн байт юм да. Ингээд миний гуляш минь нэг будаатаа ургуулж үзээд бүр бололгүй будаатаа шүл болж үзээд тэгээд ч бололгүй нохоол болсон юм гинэ. За үүнийг удаа мантуудаа шүл хийх гээд сайхан шүл буцалгаал мантуугаа жигнэлээ. Тэгээ хүмүүс ярьдаг да буузыг сэвэхгүй бол түүх ирдэг гэд. Тэгээд мантуу гаргах цаг болоод мантуугаа сайхан сэвж өрхөөл дараагийн мантуугаа жигнэв. Тэгээ удалгүй ээж ажилласаа орж ирэхээр нь хоолоо аяглаад л мантуугаа сарвалгаа өглөө. Тэгтэл ээж төд удалгүй мантуун түүхээ наа миний охин цагаасаа харсан юм уу л гэж байна. Тэгэхээр нь гайхаад хөө дутуу сэвэдэл түүхэрэлж өглөө гэж одоо дараагийн жигнүүртэй мантуугаа гаргаад улам илүү сайн сэвлээ. Одоо ч баттаа сайхан болсон байхаа гэд ээжэд хэлээд өгтөл ээж минь харин мантууг сэвдгүү гэж үлээ. Өөр хоолтой холбоотой бүтлгүүцэн төгс зөндөө бий гинэ. Мантууг сэвдгүү юм уу? Тийм штэ. Яагаад? Түүхэр чинь. Яагаад? Би мантууг сэвдэн штэ. За зүгээр мантууга гаргахтаа бүр Поршга хүртэл хаана. Шууд хөлтөнд буугаал тэгээд ингээд ийм сонио ингээ хатуу олчдөг байхгүй. Чигтэрсэн үү? Тийм. Ястай мэдтгүй юм байна. Түүх ирчдэг байхгүй. За хамтраалагчаа танилцуулаад өргөжлөө. За тэгье. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Toyota-гийн шинээс жалгаагүй цэмгэр тэргээ Toyota Q-гээс гинэ. За яг ийм баталгаатай машинуудын мэдээллийг та Toyota дундуур зураас Q цэгийн сайтаас авах боломжтой. За энэ ямар баталгаатай гэхээр энэ Toyota дундуур зураас Q цэгийн сайт болохоор 2017 оноос хойш Toyota-гийн яг албан ёсны дилерээс борлуулагдсан. За засвар үйлчлэгний түүхээ бичсэн. Яг хизээ хаана ямар засварт орсон юм. За Toyota-гийн яг инженерүүд нь өөрсдөө онцлоод баталгаажуулаад
За ийм дугаартай автомашинууд байд юм байна. За. Одоо тэртээ тэргөө манайх ингээл явж ясан машин л худалдаж авдаг штэ тий. Тэгэхээр энэ нь болохоор бүр илүү найдвартай бүр түүхтэйгээ тий ингээд зөв. Зарим нь одоо чинь ингээд гарал үүслэн тодорхой л гэсэн үг юм байна штэ. Яг үнэ тийм л юм байна. Тий зарим машинууд ч осолд орцсон байдгаас ахуулаад тийм штэ. Хизээ хаан засварт орсон. Тий тэгэхээр энэ бол бүр яг ингээд хизээ засварт орсон. Ямар засвар орсон. Тэгээд Toyota-г яг албан ёсны инженерүүд нөгөө нэг засварынхаа үйлчилгээнийхээ түүхээ бичээд одоо өвчтнөр бол сторийг нь. Тий, ийм баталгаатай, ийм чанартай машинуудыг Toyota дундуур зураас QC гэмээр сайтаас та авах боломжтой юм байна. Базар байна. Тэгээд одоо нөгөө Toyota-гийн инженерүүд оншилж баталгаажуулсан байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ онцлогоонд нь HP, Kuzu компьютер онцлогоо болон дотор эд ангийн 150 цагийн онцлогоо багтаж байгаа гэж шүү дээ. Тэгэж шүү дээ. Маш нарийн шүү дээ. Бүр тийм байна. Тий, маш нарийн баг. Баабайгуу дурдаад өчх юм байна. Тэгнь. Тий. За тэгээд Toyota-гийн инженерүүд онцлогоос гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж угааж цэвэрлсэн байдаг. Энэ Toyota Q-гийн машинууд 100,000 км-с доош гүйлттэй байна дандаа. Тий, тэгэхээр бараг шинэ гэсэн үг. Зөв. Тий, километр ухраагаагүй. За, ноцтой аваар осолд ороогүй. Дээрээс нь усанд живээгүй. Одоо ингээд Японд ч ингээд газар хөдлөө усанд живдэг штэ, тий. Тэр машинууд ч бас ингээд аргалаа зардаг. Гэхдээ хамгийн гол нь би одоо жишээлбэл ингээд ганцаараа машин авах гэж очих юм бол би гаднаас л хойносдогоо цэмэр машин байна гэж харахад дотор талд нь юу байгааг би мэдгүй ш. Тэгтэл энэ чинь 150 цагийн үзлэг бол автомашины чанарыг зүгээр баталгаажуулах бүтэн үзлэг гэж тий. Тэгэхээр чинь ингээд ийм тов тодорхой юм байна шүү дээ тий. Тэгээ зээлийн боломжтой. За оншилж баталгаажуулсан машин худалдаа авах нь эдийн засгийн хувьд найдвартай, оновчтой хөрөнгө оруулалт болно. Тийм байна. За Toyota Sales Mongolia гэд бичиж орж болох юм байна. Toyota Mongolia гэд бичгэд ер нь Facebook пэйж рүү н орчих юм байна шүү дээ. За 7510 99 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7510 99. Юу нь болохоор пэйж нь болохоор англиар Toyota Mongolia, сайт нь болохоор Toyota дундуур зураас Q үсэг. Тэгээд цэг юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар Toyota-гийн шинээс жалгаагүй цэмгэр тэргээ Toyota Q-гээс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Ч Мөнхбат гэдэг залуу. За одоо богино бичнэ гэж байна. Тэр жил хотод удаан найзлаагүй найзтайгаа хотод удаан уулзаагүй найзтайгаа таарад нөгөөхөө өдөж хоргоож байгаад хамт хоолнд ороод хууч хөөрч жаал хамт суулаа. Маргааш нь найз фэйсбүүктэй ажилгүйч ирч хүчтэй аяныхаа хүрээнд хорооныхон ажилгүй залуутай таарч хоолнд даанга жаал хууч хөөрөв. Манай үеийн ажилгүй залуусын хандлага өөр болжээ. Маргаашнаас ажилд орно гэсэн амлалт өгөөд надаас саллаа. Чамд шинээр орох ажилд нь амжилт хүсье гэж надтай хамт хоолнд орсон зураг. Бүр шок. Ямар амар юм бэ? Тэстэ хоолнд орох зургийг авангуутал. Ажилгүйч ирч хүчтэй аяныхаа хүрээнд. Ямар амар юм бэ нэрээ. Яаж яхад би бүх тооцоог нь хийсэн шүү дээ. Нөгөө ажилгүй гэдэг байгаа нөхөр нь даасан шүү дээ. Уцтаад постоо устгаач игээд ууралсан чинь маргаас устгах чинаа. Ман чинь хороонд хэсгээ ахлагч хийж байгаа. Энэ жилийн сонгуулиар иргэдийн төлөвчдийн уралд нэр дэвшнэ гэж юу? Ямар амар юм бэ нэрээ. Гэрлээтэй гоё хоолнд орчоод гэрлээгээ сайхан дааж хоолнд орууллаа яа. Одоо нөгөө нэг жижигчин авчаа байдаг шүү дээ тий. Тэр чинь нөгөө тэдний ангийнхан чинь нөгөө амраа одоо нөгөө баясаа штэ. Нэгсэн чинь нөгөө баясааны баян зүрх нэр дэвшээд нөгөө мэдээж ангийнхан найз нөхдөд дуудан штэ. Чинь хамгийн амар нөгөө юм 3-3-аараа л ингээд хамтдаа гэл ингээд яваад өнгөрсөн жилийн сонгуульч гэсэн чинь авчаа хэм нэг заяа. Нөгөө хоёрыг нь бол би таних ч үгүй. Манай баясааг дэмжээрэй гэсэн. Тэгээд нөгөөдөл нь цаана нөгөө нэг штаб дээр улаан хэрүүл болд юм аа сте тий. Тэгсэн чинь юм нэг үнэлээстэй бид хоёрыг таних ч үгүй мэддэг ч үгүй. Бараг л хоёр тооцоогоо хийсэн юм байна. Тэгсэн гээд нэг боо юм болоодсэн шүү дээ. За, ойно гэдэг сонсогчийн копи гинэ. За. Нэгэн имээ өр ханга автобусанд суугаад хөдлөгтөн жолоочод Эрдэнэ сан дээр ирэхээр хэлээрээ хүүхээ гэж гисэн гинэ. Тэгээ автобус давгсаар жолооч хажуудаа нэг хүнтэй буу алдаад марчихсан бараг өр хангаа дөхөж явсан гинэ. Тэгээ өнөх имээ хүүхээ Эрдэнэ сан туулж ийн гэсэн чинь жолооч гин санаад түү нэрээ тийштэйгээд одоо удахгүй очлоо гэж жолоогоо эргүүлсэн гинэ. Тэгээ буцаж дахиад Эрдэнэ сан дээр ирээд имээ бид ирчлээ гэсэн чинь имээ ашгүй манай охин Эрдэнэ сан дээр ирэхээр имээ уугаараа гэсэн. Имээ уучихлаа хөдлөе гэсэн гинэ. Ягууди.
Жолооч нас боож өгсөн баг та. Боож шүү дээ нэрээ. За гэрэлт гэдэг бүсгүй. Анхны пост. Хүүгээ монгол хэлээр анх хэлд оруулах санаатай Монгол руу өвөө эмээр нь явууллаа. Жил гарны дараа өвөө эмээд эрхлээ сурчсан хэл ярианд бүр хөгшөрчихсөн пэдгэр болоод гэртээ ирвэ. Юм хийж байгааг минь хараад иш чаавас гэж ах шиг. Энэ мэд хэдэг хөгжилтэй санаанд үлдсэн үйлдэлүүдийг нь бичиж. Нэгтэн. Эмээ хүүг минь харанган өөрийн настай ээж. Хүүгийн хувьд эмэг имэн. За эмэг хин ээж гэсэн үг шүү дээ, тий. Гихээ хамт асардаг байсан юм байна. Өдөржин тэр гурвал гэртээ бие биенээ харж унждаг байж. Эмэг эмээгийн би жаахан чилээр гэж эмээ санаа зовнингуу байж л тий. Тэгсэн нэг өдөр эмээ хоол хийчээд ээжигээ хоолоо идэрээ гэдээ дуудчихэ. Эмэг эмээ хариу авахгүй. Эмээ сандраал ээжээ гэж чанга оролтол миний хүү эмээгээсээ төрүүлээд л эмэг эмээрийг гүйчиж харснаа үхээгүй байна. Имэ дээр ирсэн. Одоо энэ чинь 30 гэсэн үг шүү дээ, тий? Одоо ачаахан тий 30 гэсэн үг аахгүй. За хоёр дахь нь дураараа эрхэлсэн нөхөр аав ээж анаа дээр ирээд намбан жоохон дарагтаа томото сууж байгааг нь томото сууж байгааг нь өвөө имээд нь видео колоор харуулсан чинь бөө юм боллоо. Имээ нь уйлаад л миний хатуу сэтгэлтэй гайхаад л өвөө нь миний хүүг гүлэг болгоцсон байж гэх шиг. За гурав дахь нь амралтын өдөр бүгдээрээ Wonder Woman гээд кино үзээ сууж байлаа. Гол дүрийн нэг хөөрхөн эмэгтэй гараад ирэнгүүт л хүү инээгээд л бос суугаад л хавчганаад шээс нь хүрсэн хүн аятай л байхаар нь яасан ба явж чээгээч гэж чинь үгүй ээж л гэж чинь. Чи яагаад байгаа юм бэ гэж чинь. Харин ээжээ миний боожоо гоё болоод байна гэж. Бид гурав илгээ өгчтэй нээжлээ. Одоо ч миний хүү монгол хэлээрээ сайн ярьдаг хэвээрээ. Америк сургуультай монгол багшаар монгол цагаан толгой заалгаа сууж байна. Уянсанд баярлаа гинэ. За мундаг байна тий. Хүүхдээ ингээ гоё монгол хэлээр нь хэлд оруулчихвал гоё штэ. За гоёхон дэлгүүр бүр нэрээ ботхоор л гомдоод ах юм гинэ. За Арлын дор байдаг сивд ороод нэг мантун бууз хуушууртаа авчих гээл кассан дээр ойчлоо зогсож байсан чинь уул нь настай ахал харагдсан 30-аас 40 насны эдэр насны ёо яалаа ясаж идэрийг яг яаж байгаа юм бэ? Настай ах ч өөр нэг уншаа сууж байгаа. За юм авсан QPN болохгүй байгаа болтоо байхаар над руу шилжүүлээд картаар төлчих юм уу гэд карта гартаа барьсан. Би хэлэх гээд урдаас нь хартал нөгөө ах чинь харин урдаас ихчээ. Ихчээ карта ашиглуулж гаж төлбөр төлөх гэсэн болдгүй гэж авдаг байгаа. Пэ хөхтингэр минь би өөрөөс нь тийм хөгшин харагдаж байгаа юм байх таа гээл дотроо хачин болоод үг дуурахгүй картаараа өөрийнхөө тооцоо хийчгээд байж байтал каст дээр зогсож байсан охин ихчээ та карта ашиглуулчаач ямар хийцэн юм бэ энэ хүн тооцоогоо ийгсэн болохгүй байна уу гэхээр нь хажуу тийшээ хялам хийж харснаа үгүй ихчийн дүүгээ хоолтоо манайх над руу шогийн гараа гэсэн харцтай би надаас хөгшин юм байж ихчээ мэгчээч гэх шиг гэсэн харцтай нөгөө мантун бууз хуушаараа хүлээж зогслоо шт ахын дүү гэсэн бол заамаа гэл өгнө штэ 25 дөнгөж гарч яваа хүнийг ихчээ хэрхэн өгдөө гинэ яа манай мигээг асар нэг таксиж болооч алаа хийсэн байсан те тэгсэн юм уу юу ихсгс хонго өөр завар шон хүүе чи гэсэн чи оо ача дүүн ача юу дүүн хүдөнөөс орж ирээд удаагүй хама ача гэсэн тийм үү тийм мега тэр өдөржингөө хямарсан шүү дээ нэрээ тэр чинь хин ачаа минь арахгүй шүү дээ нэр ачаа гэж ойр сонсоогүй юм байна. Йоо, гэтээ нэрээ өөдөөс нэг юм хөгшин гар ачаа гэдээ харж. Тий, ачаа гэдэг чинь бүр анаа гэдгээс ч хөгшин бүр настай хүн гэдэг шүү дээ. Анаа чи харьцангуй ингээд хүүхдүүд чинь их чиг анаа гэдэг шүү дээ, тий. Анаа гэх юм бол залуу хүүхдүүд хийж байгаа. Ачаа гэдэг чинь бол бүр маш хөгшин үнэ. Доорож 50 гарцсан үнийг хэлнэ үстэй ч. Арай нэрээ. Тэр өдөржингөө манай мумиг хямарсан нэрээ. За Улаанбаатар хотод 11 цаг 35 минут болсон нэвтрүүлгийн хамтран ялагчаар гэр бүлэрээ эрүүл гоёмсог нүдээр гангарцгаая нүр яа лицензтэй нүдний эмчилгээний аппарат хамтран ажиллаж байгаа. Хөш энэ юу юм? Энийг явдаа нэг хэсэг ажил дээр авчирхад чи зүүж үзээгүй юм уу? Чист бүх юмнаас хоцрох юм аа нэрээ. За ингэн. За
Одоо энэ чинь ингээд бүр ингээд нөгөө өдөр тутмын даамсаг гэдэг шиг хүн болгонд хэрэгэлдэг ингээд ийм салфетик шиг ийм одоо юутай. Одоо чи одоо дундаа нэгийг авчлаа ш та манай байгууллага. Тэнгүүд бид нар чинь 20 хэдүүлээ юм чи 20 хэдэн хүн хэрэглэх гэдэг ш та дундаа. Тэнгүүд хүн болгоо ингээд тусдаа нэг удаагийн ийм салфетка ингээд хийчин заяа. Тэрийг өөрөө аваад хадгалсан ч болно. Дараа нь өөрөө зүүхтэй хэрэглэж болно ш тэ. За тэгээд нүдэндээ зүүлээ тэгэнгүүт ингээд 15 минут 5 минут 10 минут өөр ингээд цагаа тохируулсан заяа. За би 15 минутаар сайхан тавьсан чинь янз бүрийн ингээд хөдөлгөөнөөр ингээд яг нүдний ингээд аягыг тойруулаад ингээд массажлан заяа. Ухаа. За тэгээ байжснаа сүүлийн 5 минутын дээр амар гоо ингээд ийм бүлээн юм халуун ингээд жин нүдэн дээр ингээд тавьсан юм шиг ингээд халуун оргино. За. Тэгээд ерөөсөө ингээд сайхан ингээд бүр ингээд нүд мүд ингээд нэг онгоогоо сайхан айгуу гоё амралт болоод ямар гоё юм бэлээ. Харин тий. Тэгсэн чинь одоо ингээд нүд хуурашилт ер нь юунаас үүсдэг ингээд гэсэн чинь бидний одоо энэ нулимсны нүхсүү бэ штэ тий. Ер нь бол ингээд нулимсны бүтэц чи өөрөө давс, ус, тос гэсэн ийм 3 бүтэцтэй идэм байна. Тэгээ одоо ингээ ямарваа нэг юм ингээ хаа бид нэр ингээд нулимс гарч тэр чинь ингээд нөгөө дотор нь орсон юм ингээ хөөж гаргаад байна штэ тий. Гэтэл тэр нулимсны бүтэцний ингээд одоо бид нар идж байгаа ууж байгаа амьдралын нөгөө буруу хэм маягаас шалтгаалаад тэр тос нь ингээд байх дутагдаад ирэхээр одоо тэр нүд аргаа тэгээ хуурашаа тэгээ ингээд нэг амар олоодаа ингээд анивчдаг болоод тий. Нүд аргадаг тэгээд ингээ нэг юм хатгаж өвддөг шүү дээ. За тэгэнгүүт яасан байх нь вэ? Ерөөсөө энийг ингээд энэ аппаратыг ингээд өдөртөө нэг удаа ингээд хийцэн байхад нүд ингээд сайхан аяндаа сайхан амраад ингээд бүх ингээд нүдний үйл ажиллагааг ингээд бүгднгийн сайхан дэмжиж өгдөг байна шүү дээ. Зүгтний эргэлт мэргэлтийн сайжруулад тий. Гэрээрээ нийлээд авчаад тэгээ нэг удаагийн юунуудаа тус-тусдаа аваад тэгээд нүдний аппаратаа хийгээд байгаа. Яг. Ухаа, энэ ч айтайхан. Харин тий. Эхнэрийн нүд хураашна. Эхлээд бүр нөгөө нэг нулимс хийсэн чинь эхлээд нулимс болохоор хийгээд исэн чинь тэр нь нөлөөлөхөө болоод бүр тосавч хийсэн шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо энэ чинь болохоор зэрэг ингээд ямарваа нэгэн юм одоо ийм имчилгээний төрлийн зүйлийг ингээд дандаа дуршдаг штэ тий. Тэнгүүд ингээд айгүй олон хүн дээр бас ингээд туршилт хийгээд тэгээд нөгөө өмнө нь одоо яг ингээд тий хиймэл нулимс хийсэн чинь яаж ийсэн ингээд судалгаа авсан маа штэ тий. Тэгээ энэ болохоор бүр ингээд хүлээн зөвшөөрөгдөд бүр Америк, Англи, Европын чанар хяналтын гэрчилгээтэй гэж байгаа байхгүй юу? Тийм энэ клиник судалгаа хийгдээд Английн нүдний эмгэг судлалын шинжилх ухааны сэтгүүл дээр бүр хэвлэгдсэн. Ийм бүтээгдэхүүн. Супер бүтээгдэхүүн байна. За тэгээд хаанаас авахын мөнгө хэлээд өгч. За улсын ихтлгүүрийн чанх урд GS25 дэлгүүрийн Б1 давхарт танилцуулах байр байгаа. Тэнд очиж зүүж үзэх юм байна. Үзэж үзэж байна. Тийм байна. 1 жилийн баталгаа хугацаатай, засвар үйлчилгээтэй бас ийм давуу талтай юм байна. Тийм байна. За ихтлгүүрийн яг тэр урд байгаа GS25-тай дэлгүүрийн доор буюу Б1 давхарт нь танилцуулж байгаа юм байна. Та жишээ очиод зүүж үзээд. За тэгээд эрүүл чанартай амьдрал гэж бичээд Facebook хаяг руу орох боломжтой. 95 тэгтэг 8350-аас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 95 тэгтэг 8350. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар гэр бүлэрээ эрүүл гоёмсог нүдээр гангарцгаая. Нүрийн ая лицензтэй нүдний эмчилгээний аппарат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо би тий. За Дуутан Байка гэдэг залуу. Хоёр найзынхаа төмөрт явсан хөгжилтэй төвхөөс бичиж. Манай хоёр найз нэг удаа төмөрт яваа, төмөрөө унтрааж улаарч байгаад цуг явсан нөхдөөсөө тасарч гачилтэй. Төмөр асаж байхад халууцаад өгөх гэж байсан нөхдөө төмөр унтраангуу тас харах уу, дээр нь хүйт ингэж чигтэйх. Сумын төвийн гэрэл тэр хүүхэн тэндээ ёлтолцоод ойрхон харагдаж байна. Хоёулаа яах уу гэж тэгсэн нэг нь асуухад нөгөөх нь харих уу гэж. Тэгээ. Тэгээд хоёулаа төмөрийн зохиороо мөрөн дээрээ тавиад додгорыг гिच налхаж гарч. Манай сумын баруун урталд казак иргэдийн оршуулга байдаг байсан юм. Яг тэрний хажуугаар гарахтаа нэгэн жаах айгаад яана казакуудын оршуулгын хажууд явж байна штэ гэдэл тэгээд айгаад байж. Асаар нөгөөх нь хүксэнтэй айдгийг би яавал гэж миний найз өгсөн хүнээс биш амьд хүнээс лайж инээ тэрэ гал зүрхий сургамж айлдаад алхаж явжээ. Гэтэл ард нь ямар нэгэн чимээ гарав. Нөгөө аймхан төмөрийн зохиороо мөрөн дээрээ тавьсан хിവэрээ иргэн харуул нөгөө зоригтойгийнх нь толгойг нэг зөөлхөн хилд долоогоод авах шиг болоо байна. Нөгөө зоригт ирийн зүрх зорих нь хийсэн алга болж муухай хашаагараал нөгөөгөө хаяад гүйч гэж. Нөгөө аймхан бүрч их айж нөгөөхөө дагаа чарлаад гүйлээ. Хоёлоо нилээн гүйж байгаа төр зогсоод одоо хоёлоо холдчих шиг боллоо гэж зогсож байтал өвс шиг шир дуграал ямар нэг юм ирж байх шиг чимээ сонсогдвоо. Гүйх тэнхлэг болсон хоёр ирж байна гэж чимээгүй. Ирж байна.
иргээгүйгээд газар хөвтөж байгаад харсан чинь хажууханд адуу өв сацлаа зогсож байгааг хараад хоёр инээ шоолж илгээ өгч инээлдэв. Харин тэр зоригт ирэх долоодог зөөлөн хийлгээд байгаа зүйл нь нөгөө аймгаа нөхрийн ард нь юм дуурхаар нь төмрийн зохиороо мөрөн дээрээ тавьсан чигээрээ эргэж харахад төмрийн зохиор нь үзүүрт гал унтраах зорилттой дугууны хаймар уйдаг. Тэр нь толгойд нь хүрчээ. Тэгжил таарна. За, Улаанбаяар Балданд орж гэдэг залгын өвчлөлтөд өгөх нь найзаагаа дахиад бичгээр шийдэв гинэ. За. 2002 оны шинэ жил хавцаа юмдаг. Миний муу бүтлгүү найз стереодуута Samsung утас авлаа. Дуудлаган дээр номин тастын дууг оруулаад их л баяртай. Даанч хүн залгах нь ховор. За тэгээд зах дараад харих гээд гангар гонгор гэсээр микрон зуух гээд явж байсан чинь найз маань тэгж байна. Чи энэ нөгөө симийн авч үлдээд уцыг хайдаг хоёр юм шүү дээ. Тийм үү. За. Чи микрон зуусны дараа над руу залгаарай. Би жаал уцаа гайхуулмаар хайл гэж байна. Би ч огл гэлээ. Микрондоо суулаа, хэсэг явж байгаа тохирсон ясаараа би түүндүү залгалаа. Микро дөрөв номин тасцаа яваад хүмүүс гайхаал. Тэр үед стерео дуудлагатай уц ховор байсан. Миний муу найз уцаа албаар энэ тэндээсээ хайж агаад уцаа авал ганцаараа жаал ярьлаа. Гинт надад найзаараа тоглох адын бодол зүүн мөрөн дээрх чөтгөр зөвлөвөө. Мань найз мэдэж байгаа юм шиг мэдэж байгаа аач юм алга ганцаараа ярьсаар л бүр маргааш замын үд явах болчлоо. Тэгэхээр нь би ингээ чи замын үд явгаа дахиад залхсан гинэ. Ярьж яхад нь. Ярьж яхад нундуур нь номин тастан дахиад дуураад миний муу найз эцэндээ нүүрэнд нь улаан гэрэл асчихлаа. Микро дүүрэн инээд өөдөөс хараад явж ясан хүүхний аманд байсан чихэр суг усрээд найз маань үүр дээр уншиж байлээ. Дахиад бөө инээд кондуктор мөнгө ураахаа мартаж шоолж инээгээд найз маань банцсандаа буудлаас өмнө бууж илээ. Буугаад найз надад уурлаад намайг утаас агтлаа амбарцсан гинэ. Йоо. Нэр уцтай болохоор над руу залгаасай л гэж бодоод байдаг шүү дээ. Манай нэг найз бүр нөгөө тэр чинь бас бүр хөөхөн тэр үчин дөнгөж уц гарч ирсэн 11-т дугаартай. Тэгэхэд угаасаа хүн залахгүй гэсэн чинь нэг амар их дуурайд исэн байхгүй. Чи яг яатсан гэсэн чинь би юу аавна гэлээ. Тарганы арс аавна гэж зар өгсөн гэсэн. Ерөөсөө тэр түүж тарганы арс байхгүй заяа. Yani тэгдэг шүү дээ тий нэг юм амар их тийм амархан юм бол авна эсвэл тийм авна зарна гэл тий. Тэгээ амар их утсан дуурдаг болсон. Йоо бид нар бүр өвгтлээ энийг нэтрэлт муутай юм бэ яасан гэд. За HRDN гэдэг залуу. За. Анх хадминдаа орсон түүхээ хуваалцъя. За би гэдэг хүн 7 жилийн өмнө найз охиноо гэрлүүн хөргөж өгөөд буцдаг байлаа. Тэднийг хоёр давхар байшинтай. Цонхоор нь хашааных нь үүд гэрлүүн ирж хүн гэд бүх юм харагддаг байв. Нэг өдөр хөргөж өгөөд буцах гэтэл хоёр дүүн гарч ирээд ээж та хоёрыг дуудж байна гэж авд юм да. Би ч балраа яах вэ гэсэн манай хүн инээгээд одоо орно штэ л гэж байна. Би гүй гэсэн ээж дуудж байхад гээл би ч айгаал. За тэгж байгаа л орлоо. Гэрт нь орсон ээж нь ч хоол хийгээд байж байна. Гэрт намж юм. Тэгэл манай найз охин яасан ээж гээл нам гүмэг эвтэн дуурваа. Ээж гайхаал яагаачгүй яасан гэл тэгтэл манай хүн та дуудсан гэсэн штэ ээж нь үгүй штэ гэл тэгээд манай хүний хоёр дүүн хойволцсныг ойлгоод бөө инээдэн болов би ч бантаад одоо хоёр хөөхөн хүүтэй болж бүл нэмээ сайхан л амьдарч байна одоо бодхоно 6 8 настай хоёр бацаанд тархитуулсан байгаа юм да бичээ. За дэги би юм гэдэг бүсгэн яана гинэ. За. Би нэгэн уурхад ажилдаг хүн л дээ 14 хоног өдөр 14 хоног шөнө ажилладаг. Миний ажлын байршил ил уурхаан засрын хэлцгэнэ. За. Анх ажилдаа оройн нислэгээр очлоо. Уурхаараа зөвшөөрлүүлээ ажлын үнэмлэхгүй бол нэвтрэх хэрэг хинт ч байхгүй л дээ. Тэгээд уурхаа нэвтрэх хаалгаар ороод хүлээлгийн хэсэгт намайг хүлээж авах багийн ахлахаа хүлээгээ суулаа. Бараг цаг боллоо унтах нэ. Нэрлэхүүн хүн чинь дээр нь шинээр ажилд орж байгаа хүн болохоор тосож авах ахлах руугаа залгаж чаддгүй. Тэсэл байла. Эвшээг болохоор л босоод гатаа гараал. Эвшээч гээл нулимсаа арчиж чаал юу ч болоогүй хүн ирээл суун. Хамгаалтын албаныхнаас санаа зовоод байгаа бол тамаа янзна гинэ. Тэгэж нэг юм махлах ирвэ. Нүд өмсөг болсон том биетэй яг л миний сонирхдаг залуу ороод ирлээ шүү. Айн эмхтэй хүн те нэрэ. Нэмхтэй юм бай тэгвэл. Юу нойр хөрөх нүд сэргээл явчихсан. Үс маань буржгар болохоор арзаачхан, үсээ илээд аль болохоор л бие бэлдээл. За тэгээд нэвтрэх хаалгаар нэвтрээл очиод сайн байна уу гэж гар барьж байна. Хацар халуун оргиол яагаад ахын бэ? Них гой үнэртэй бас үнэртэйл. Донерцэн амтсан бас болоогүй. Чамдаанаа бариулчихсан араас нь алхсан. Машинд нь суугаад хажууд нь суугаад явхдаа бяцхан мөрөөдөлд авчихсан. Тэрүүхөө оронд болцоол, үерхээл, сүултээ хуримлал агмаа хаашаа.
Ямар хурцтай юм бэ? Йоо зүгээс. Ингээ байрлуугаа хөргүүллээ. Байр их өндөр шаттай. Машинаас буугаад алхах гэсэн юунд бүдрүү бүүмэд нэг мэдсэн нөгөө ахлахынхаа өмнө шороонд наадтай өвдөж байдаг юу аа. Даа жихэн болоод гардаг шүү дээ. Эзэн үе яг мангар урдан босоод хувцааг өвс. Бас амар чадaltaй болчихсон. Нөгөө эмгтээлэг царай гаргаж байсан хүн байхгүй. Машин ярын хаалгыг амар сурмгаа онгоолгоод чамдаанаа суг татаал өргөөл алгасан. Ахлах маань байжаа ихчээ зүгээр би өргөё л гэж чинь. Эцүү яах вэ? Зүгээр гээл өргөөл мангар хурдан алхаад байрныхаа шат руу бараг гүйсэн баха. Алхаад гарчихсан. Эмэгтэй байрлуу эрэгтэй хүн оруулдгүй юм л та. Орсон байна. Тэнгээ баяртаа болгоомжтой ажиллаараа гэдэг байж гээл бодоод ингэнэ. Тэгдэм аа хитрхи их ингээл төсөөлөл ичээл бие барихаар тэгээд. Йоо, стонер. Тий, одоо бол баг хүчирхийлд орох. Манай ангийнхан лавд идэв гэсэн ингээл октод ингээл явангууд цонхон дээр игнээс уусан. Тэгэл гээл тэгэхээр зүгээр явж исэн октод ч гачин болоо тий. Бие барайл. Тэгж яг бүр зарим нь ойчно. Гэхдээ манайхан ч гэсэн хэдвэс тэгээ бүр хамгийн амар нь заяо. Арай жоохон дунд ангид байхад ингээд нарийн коридорын пистулийн хоёр хаан дээр ингээд зэрэгцэж зогсчод ингээд бөмбөг шиг ингэж бидний нэг л түлхдэг байсан. Октодыг ч бид нэр айж тэгдэг байсан зүгээр. Октодыг тэхгүй. Банд нарыгаа тэгээ. Бид нарыг явахаар гэх тэгдэг. Тий, тэгэхээр тэр октод чи бүр яаж яваад байгаа юм бэ гэдэггүйс. Яа. За, гана алтан гэдэг залуу. За. 2009 онд юм уу да Солонгост ажилладаг байлаа. Тэр үйлдвэрт машин барих хэрэг гараад намайг машин барьж чаддгүй гэлээ. Би ч чаднаа л гэсэн чинь захирал маань хотоор явах боллоо. Зайлшгүй Солонгос өнөмлөх хэрэг болно гинэ. Монгол өнөмлөх байгаа юу л гэж байна. Байгаа л гэлээ. Монголоос жолооч нь үнэн гэсэн лавлгаа авд юм байлаа. Хэд хоногийн дарааш лавлгаа хүрээд ирлээ. Тэгээд би Солонгос жолооны шалгалт авдаг газар очивоо. Захиралтайгаа. За ямар ч очир дараалч хийж алга надаас нүдний харааны шалгалт авна гэлээ. Тэгээд хідэн жижигхэн тоонууд асууж хэллээ. За хэл сайн мэдэхгүй хідэн тоо сурсны хүчээр хариулаад явж байлаа. Тэгсэн балгасан юм бос. Амтны зураг гараад ирлээ. Захирал хажууханд энэ нөхөр унлаадаа гэсэн шүү над руу хараад морины зураг гараад ирд юм байна. Би угаасаа солонгосоор морь гэж мэдэхгүй. Ангаагаал зогсож байснаа л гівгэнтэл Монгол ухаан гараад ий хоо. И хоо гэлээ. Нөгөө шалгалт авчихсан хүмүүс бүр саваад болцсон. Яг мөн зөв тэгэл Монгол хүний хатуу ухаанаар жолооны өрнөлгөө авцсан шүү дээ. Сэргэлээ. За энэ нэлээд урт босс угаасаа амжихгүй юм байна. За энэ үрээд 2024 оны 1-р сарын 12-ны Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийлээ мишээг сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлэрээ эрүүл гоёмсогнуудаар гангарцгаая. Нүрийн ай лицензтэй нүдний эмчилгээний аппарат. За мөн Toyota-гийн шинээс ялгаагүй цэмгэр тэргээ Toyota Q-гээс хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгөө. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Нүрийн ай гэр бүлэрээ эрүүл гоёмсогнуудаараа гангарцгаая. Нүрийн ай лицензтэй нүдний эмчилгээний аппарат. Мэдээлэл авах утас 95 тэгтэг 8350. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Toyota Q үйлчилгээ. Toyota-гийн шинээс ч ялгаагүй цэмбэгэр тэргээ Toyota Q-гээс. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3